Одоо манай эргийн зориг ногоо намын одоо хурал хоёр тал болж байгаа юм байна. Би бол яг чихэн гишүүдийн хуралд бол ирлээ. Хүндэтгэлтэй хандах ёстой. Нэгдүгээр яагаад ирсэн бэ гэхээр зэрэг нэгдүгээр өнгөрсөн жил манай нам улс төрийн одоо парламентд судалтай болоод парламентд судалтай нам болсныхаа дараа үндэсний хорооны хурал хийсэн. Тэгээд энэ үеэр бол би зарим нэг асуудлыг маш хурцаар шүүмжилж байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр зэрэг манай нам ч улс төрийн нам юм уу, ураг садны нам юм уу гэдэг асуудлыг маш одоо хурцаар шүүмжилж байсан. Тухайн үед бол их бага дэмжлэг авч байсан. Харин одоо ингээд жил гарны дараа манай одоо эрдэнэ зориг ногоо намын гишүүд яг нөхцөл байдал үнэхээр бас хэрэгцэж байгааг бас ойлгож хүлээж авч бид нар одоо бас зарчим намын дүрм намын үзэл баримтлал чиг хандлагт одоо нийцэж ажиллах хэрэгтэй гэдэг энэ байр суурийг илэрхийлэх болсон баяртай байна. Тийм учраас би өнөөдөр бас дэмжиж бас ирлээ. Тэгээд ер нь бол бид нар одоо улс төрийн намын хувьд бол ер нь юунд зордгийг парламентд судалтай байгаа зогсохгүй одоо өөрсдийнхөө одоо намын бодлого тэлэх хүний нөөцийг тэлэх тэгээд чадвартай хүний нөөцөөр тийм ээ хүрээллээ одоо тэлэх ийм гол зорилготой байдаг. Мөн түүнчлэн улс төрд тэр дундаа улс төрийн амьдрал парламентд одоо судалтай байж энийг одоо олон жил баттгах нь намын хамгийн гол чухал одоо зорилго байдаг шүү дээ Тэгэхээр зэрэг эндээ одоо бид нар хэрвээ үнэхээр одоо нийцж ажиллахын тулд бид нар ингээд зөвхөн энэ 4 жилээр парламентд дуусчих юм шиг ингээд зөвхөн энэ 4 жилээр ингээд цаг хугацааг харж болохгүй. Тийм учраас бас өнөөдөр манай намын гишүүд бас энэ асуудлыг маш одоо тодор хараад одоо ингээд би бас төрийн ордонд юу болж байгааг бас мэдэхгүй л байна л да. Тэгтээ бас орж үзтiin мөлөөч гэж бас бодох шиг Ер нь бол энд ингээ харахаар би ч одоо ингээд нам гэдэг чи бас сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээд анх одоо энэ одоо 24 оны 4 сард би одоо эрдэнэ зориг ногоо намд дэлсэж орж исэн. Тэгэхээр яг тэр үед анх байсан хүмүүс маань л энд одоо байж байна. Тэгэхээр зэрэг төрийн ордонд ямар хүмүүс хуралдаад байна. Өнгөрсөн одоо үндэсний хороонд миний шүүмжилж исэн хүмүүс байгаа бол энэ бас ингээд учир дутагдaltaй. Одоо хамгийн гол асуудал бол 12 сарын одоо 12 сарда багтаад намын ус одоо дүрмээ батлаад ингээд өгөх ёстой. Гэтэл энэ намын дүрмэд ер нь бол арчлал байхгүй байгаа. Намын дүрм гэдэг чинь одоо намын дарга гэдэг чинь одоо намын арчлалыг хангаах, намын эрх чөлөөг хангаах, намын үзэл баримтлал одоо үзэл бодлыг одоо хэрэгжүүлэх ийм хүн байх ёстой болохоос ш өөрийнхөө ах トゥ усыг томилчоод ингээд одоо нэг юм бид нар ингээд хаан томилоод байгаа асуудал бол биш байхгүй. Тэгэхээр зэрэг энэ намын дүрм бол өөрөө буцаагаад сонгосон хүнээсээ хариуцлага нэхэх одоо хариуцлагатай ажиллах тийм одоо хариуцлагын механизм тооцох ийм зүйлүүдийг бас багтааж шингээх ёстой гэсэн ийм баримталтайгаа тэр ихтгэл би улсын хурлд ч гэсэн одоо хаврын чуулганд нөгөө сонгож болсон бол эргүүлээ татаж болдог тийм одоо хуулийн заалтыг оруулахаар ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ өөрөө улсын хурлд ч тийм зүйл байх хэвээр, намын дүрмд ч тийм байх хэвээр. Тийм учраас одоо ядажтай ингээд намууд өөрөө дотоод арчилтаа байх хэвээр. Тэгжээс тэрийг дүрмдээ албажуулж шигтгэж өгчээж тэрийг эргээд нэхэмжлэх тийм одоо боломжийг бүрдүүлэх хэвээр гэж харж байгаа. Тийм учраас одоо намынхаа хуралд ингээд оролцож байна. Өнгөрсөн хугацаанд бол би ер нь бол намын одоо үйл ажиллагаанд бага оролцсон. Яагаад гэвэл өнгөрсөн одоо 10 сард 10 сарын 20-нд болсон хурлаар одоо ер нь бол намын даргал хүсвэл хэнийгч болгож болдог, хэнийгч буулгаж болдог ийм одоо зүйл нь маш их ихдүүлслийг төрүүлсэн учраас би зарчмын хувьд шүүмжлээд ингээд хэсэгтээ намын үйл ажиллагаанд бол оролцоогүй. Тэгэхээр өнөөдөр бол ямар ч хэлсэн манай намынхаа энэ асуудлыг бүрэн ойлгоод энийг одоо хилцэх цаг нь болсон юм байна гэж бодоод ингээд хурлаа зарласан хүн бол их талархалтай хандж байна. Төрийн ордонд болж байгаа хурлыг өөртөнд дуулгаагүй юм тийм үү? Намын хуралтай л гисэн. Тэгээд өчигдөр яг ярьж хэлсэн. Төрийн ордонд гэдгийг нь бол би сонсог болтой. Тэгээд би намын хурал гэхээр энд болж байгаа мэн гэж ирсэн. Гэхдээ угаасаа энд яг манай намынхан байгаа байхгүй. Үндэсний хорооны хурал дээр орж одоо байр сууриа илэрхийлэх үү гишүүний хувьд дээр ураг төрлийн нам болчлоо гэдэг гол юм та юу хэлээд байгаа юм? Одоо би өнгөрсөн хугацаанд маш тодор хэлжсэн л да. Ялангуяа өнгөрсөн 10 сарын 20-ны одоо үндэсний хорооны хурлыг би бүр яг өчигдөр болсон юм шиг маш тоо санаж байна. Тухайн үед бол би үнэхээр ганцаараа байсан. Тэгээд асуудлыг бол маш тоо хэлсэн. Тэр үедээ би
одоо энэ үндэсний хорооны гишүүд гээд ороод ирсэн байгаа урд хожид хизээч одоо намайг муу цайнж энэ одоо намд орж ирээд хагасчил болоход хизээч харагдаж байгаагүй хүмүүс байсан. Дээрэс нь манай одоо намын даргын одоо маш олон ах トゥ усан ингээд те байж байгаа. Би чи бас муу цайнж тань шүү дээ. Тэгээд ингээд ер нь ингээд шинээр орж ирсэн гишүүдээсээ та аль одоо дүргийн, аль аймгийн, аль сумын ингээд намын орооноос ирсэн гэхээр юугаач мэдгүй тийм хүмүүс чинь ингээд балмагдаад би бас өөрөө хэрвээ намд дөнгөж анх орж ирээд ингээд тэр өдөр байсан бол бас л мөн тэгэл байсан баг. Гэтээ бас энэ чинь улс төрийн сонгуулийг давлаа. Одоо парламентд судалтай боллоо. Тэр хүртлээс миний ч гэсэн бас хүчин чармаалтаас огтоос байгаагүй бас биш. Тийм учраас маш сайн одоо ерөнхийдөө энэ нам дотор хин яг үнэхээр манай намын гишүүд юм бэ гэдгийг мэдчихсэн. Мэдээж ингэж ярахаар бол хүмүүс манай намд хүн нэмэгдэх ёстой гэдэг. Би хүн нэмэгдэхийг бол мэдээж одоо маш татаагаар хүлээж авах нь ойлгоно. Гэхдээ ямар хүн нэмэгдэх ёстой юм бэ? Үзэл санааны одоо тэг хүрээллээр тэлэх ёстой болохоос ш бид нэр ингээд хүн нэмхийн тулд тэ амтан ах トゥ усаа оруулдаг, амраг саднаа оруулах юм байж болохгүй гэсэн тийм байр суурьтай байсан. Тэр бол дээрээс нь би бас намын санхүүжилтийг бас шаардсан. Тэр дундаа ялангуяа парламентын сонгуулийн те санхүүжилт хин ямар хандвар хэдэн төгрөг оруулсан юм бэ? Тэрийг хэрхэн яаж зарцуулсан юм бэ? Манай намд өглөг авлага байгаа мó? Те өөр шир байгаа мó? Хаана хинт хэдэн төгрөг өгөөд одоо сонгуулийн ажил жишээлбэл маш олон хүмүүс одоо ажилласан байдаг те. Тэгээд одоо жишээлбэл зарим хүн одоогоороо ингэж гомдолтой мөнгө аваагүй гэд байждаг. Гэтэл намын дарга болохоор өгсөн гэж үтэй. Те тэгэхээр зэрэг энд одоо яг ямар нюансууд байгаа юм бэ? Ер нь тэгээд дээрэс нь одоо би бол одоогоороо санхүүгийн ямар ч одоо зарцуулалтын тайлан бол хүлээж аваагүй л дээ. Гэхдээ энэ намын гишүүн бол те ямар ч тохиолдолд энэ намын үйл ажиллагаа хэрхэн яаж явагдаж байгаа, хаанаа санхүүжигдэж байгаа, тэр нь юунд яаж зарцуулагдаж байгаа юм гэдгийг танилцах бүрэн эрхтэй байх хэрэгтэй. Тэр хугацаа босон болоогүй хамаагүй. За тэгээ дээрэс нь манай улс төрийн одоо намын хувьд парламентд судалтай улс төрийн намын хувьд одоо төрөөсөөс намын санхүүжилтээс авсан. За миний санахын нэг 500 орчим сая авсан байгаа болов. Тэр мөнгө жишээлбэл хэрхэн зарцуулагдаж байгаа юм бэ? Намын ямар бодлого чиглэлийг өргөжүүлэхэд те намын ямар одоо хүний нөөцийг чадваржуулахад хэрэгжсэн байгаа юм бол гэдгийг би одоогоор мэдэхгүй байна. Тэгээд мөн манай намын гишүүд ч бас мэдэхгүй байгаа юм байна. Тэгэхээр зэрэг энийг бол бид нар шаардах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ намын гишүүн болгон энэ намын үйл ажиллагаа хэрхэн одоо зөв явагдаж байгаа, зарчмын дагуу явагдаж байгаа мó гэдгийг бол бүрэн юу хэрэгтэй. Яагаад гэвэл энэ намыг өнөөдөр бас тэ муу санж манай одоо нам ч одоо юу хүн нам битгий хэл одоо ийм түүхтэй одоо цаг хугацаатай ийм одоо нам шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ намыг өдийг хүртэл ингээд те амьд байлгасан, оршин байлгасан гишүүдээ бас үндсэн гишүүдийнхаа бас үзэл санааг бас хүндэтгэх ёстой гэж би бодож байна.